Үзэгчдээ орой мэндийг хүргэе. Цагийн эрдэнэ мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. За яг одоо бид гадаад харилцааны сайд Бац цэгтэй ярилцахад бэлэн болоод байна. Тэр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр манай улсын хувьд Зүүн Аз болон Латин Америкийн орнуудын хамтын ажиллагаа буюу ФИЛАК-ийн гадаад харилцааны сайд нарын 10 дахь уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тэгэхээр энэ уулзалт Монгол улсын олон дуулуурт гадаад харилцааны бодлогыг бэхжүүлэхэд ямар ач холбогдолтой юм бэ? За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ФИЛАК гэдэг хэлүүлээ яриад хөвшсөн бас зүг бах олон улсад бас ийм хэллэгтэй. Тэгэхээр Зүүн Аз болон Латин Америкийн орнуудын хооронд байгаа цорын ганц одоо яриа хэлцээний механизм гэж хэлж болно. Тэгээ манайх 2010 онд энэ одоо байгууллагын гишүүнээр илсэн. За тэр цагаас хойш бас урлуудад нийтвэхтэй оролцож байсан. За энэ удаагийн онцлог бол Монгол улсад энэ сайд нарын төвшний уулзалтыг зохион байгуулж байгаагаар онцлог. Ингэснээрээ бид нар Монгол улсын гадаад бодлогын олон тулгуурт нээлттэй бодлогоос сурчлах. За бодлогын төвшөнд Латин Америкийн энэ байгууллагын гишүүн 20 улс, за Зүүн Азийн 16 улс, ингээ 36 улсын нийтлийг одоо Монголд авчирч байгаа нь өөрөө энэ олон улсын давцанд гадаад бодлоготой дипломат ажиллагаанд нийлээд том юм төвшил авчирч байгаа стратегийн буюу одоо бодлогын ач холбогдолтой юм томоохон хурал болж байна гэж одоо онцолж хэлэх хэрэгтэй. За энэ хурлыг зохион байгуулах буюу одоо даргалах эрхийг Монгол улс 2025-аас 2027 онд даргалнаа. Доминикан улстай хамтраад одоо даргалнаа гэсэн энэ үүрэг амлалтыг авснараа энэ сайд нарын төвшний уулзалтыг болвол анх удаа зохион байгуулж байгаа. Тэгэхээр дараагийн бас Монгол улсын хувьд чухал ач холбогдолтой тооцогдож байгаа нэг үйл ажиллагаа удахгүй болох гэж байна. Монгол улсын ерөнхийлөгч болон гадаад харилцааны сайд нарын санаачлагаар дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум болох гэж байна. Энэ уулзалтыг ер нь зохион байгуулсан санаачлага нь юунаас гарсан юм бэ? За Монгол улсын төрийн тэргүүн буюу одоо Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлс Сүхийн санаачлагаар жил болгон олон улсын төвшөнд эмэгтэйчүүдийн чадварыг бэхжүүлэх, Монгол улс одоо хүйсийн тэнцвэртэй байдалд анхаарлаа хандуулдаг гэдгээ нотлох бас нэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэдэг санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгч гаргасан. За үүн дээр гадаад харилцааны яам мэдээж бүрэн дүүрээ оролцож дэмжиж, за миний хувьд бас эмэгтэй сайдынхаа хувьд ч гэсэн энэ асуудалд онцгой анхаарч ач холбогдол өгдөг хүний хувьд одоо 100% санал нийлж жил болгон эмэгтэйчүүдийн олон улсын арга хэмжээг жил дараалан зохион байгуулж байгаа. За 2022 онд бид нэр эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалтыг анх удаага Монгол улсад зохион байгуулж 40-од орны төлөөлөгчид оролцож дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөө Монгол улсын гаргаж байгаа энхийг сахиулах үйл ажиллагааны бодлого зорилт тэр дундаа эмэгтэйчүүдийн энхийг сахиулах ажиллагаанд оролцоог нэмэгдүүлэх юм үүрэг амлалтыг авч энэ олон улсын маш чухал ач холбогдолтой хурлыг зохион байгуулсан, амжилттай болсон. За 2023 онд дэлхийн гадаад харилцааны гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан. За 20 гаруй орны одоо сайд, дэд сайдын төвшөнд оролцож маш одоо гайхалтай үр дүнтэй юм хурлыг бид нэр зохион байгуулж олон улсад бас манай гадаад бодлого олон тулгуурт энхийг эрхэмсэн гадаад бодлогоон за эмэгтэйчүүдийг гендерийн тэгш байдлыг дипломат үйл ажиллагаанд гадаад харилцаанд хангадаг гэдгийг нотлохын зэрэгцээ. За Монгол улсын ерөнхийлөгч гендерийн тэгш байдал, хүйсийн тэгш байдлыг одоо бүхэл төвшөнд тэр дундаа олон улсын төвшөнд их анхаарч байгааг бол нотсон ийм үйл ажиллагаа болсон. За 2024 онд дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг бас амжилттай зохион байгуулсан. За энэ жилийн хувьд бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дэмжсэн энэ санаачлагыг одоо миний хувьд бас ерөнхийлөгчд саналаа тавьсан. За ерөнхийлөгч дэмжснээр Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор гадаад харилцааны сайдын санаачлагаар дэлхийн одоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж бэлтгэл ажил бол ийд өрнөж байна. За энэ үйл ажиллагаа энэ хурал бол одоо дэлхийд даяар зар тарсан нийт одоо 30 гаруй улс орноос 250 орчим одоо бизнесийн төлөөлөл дандаа одоо мундаг CEO-нуудтай Монголтой бас хамтарч ажиллах боломжтой хөрөнгө оруулалт сонирхсон Монголын хөрөнгө оруулалтын орчныг Монголын бизнесний орчныг бизнесийн боломжуудыг хайсан ийм эмэгтэйчүүд ирж байгаа. За ингээд нэгэн дээвэр дор нийтдээ гадаад дотоодын нийлсэн 500 орчим бизнес эрхлэгч эмэгтэйчүүд 2 өдрийн туршид шуулж одоо бидэнд боломж байгаа сорилтууд за зөвхөн одоо бизнес эрхлэлт биш энэ эрх зүйн орчин, хуулийн орчин, өөрөлдөл манай гадаад бодлогын хувьд ч гэсэн одоо энэ дипломат ажиллагаараа дамжуулаад олон улсын давцанд энэ олон улсын эмэгтэйчүүдийн түншлэлийг бэхжүүлэх маш чухал юм стратегийн ач холбогдолтой ийм одоо чуулга уулзалт болно гэж хүлээж байна.
Монгол эмэгтэй бизнес эрхлэгч нарт одоогийн өнөөгийн байдлаар ямар асуудлууд тулгамдж байдаг юм бол энэ уулзалт ялангуяа одоо таны сайн хэлдэг гадаад бусад томоохон улс орнуудын томоохон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ирж уулзснараа эдгээр одоо Монгол тулгамж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх энэ хүмүүсийн хувьд ямар боломж гарах боломжтой гэж бас харж байгаа вэ? За энэ уулзалтанд бид нэр одоо бизнесийг дэмждэг экспертүүд одоо сургалтын байгууллагууд, дэлхийн худалдааны байгууллага, одоо олон улсын худалдаа, экспорт, бизнесийг, эмэгтэйчүүдийг дэмждэг байгууллагууд бас оролцож байгаа. Сургалтууд явагдана, жижиг бичил одоо санхүүгийн үйлчлэгээнүүд явагдана тийм ээ. Тэгэхээр энүүгээр бид нар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамддаг бэрхшээлүүд бүхий л оронд байдаг. За өндөр хөгжсөн орнууд энийг магадгүй олон жилийн өмнө туулаад өнгөрцөн байдаг. За Монголын хувьд бол бид нар энэ зах зээл шилжиж 30 гаруй жил болж байна. Бизнес эрхэлж сураад бас одоо тийм удаагүй байна. Маш том юм одоо бизнесийн хорон зай байдаг. Монголд одоо шинээр брэндүүд бий болгох, бүтээгдэхүүн үйлчлэгээ нэвтрүүлэх, мал аж ахуй, үдэ аж ахуй дээрээ суурилсан бизнесийг эрхлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо асар чухал. Манайд өнөөдөр эдийн засаг уул уурхай дээр барилга одоо дид бүтцгээ томоохон төслүүд сайн хэдий явж байгаа. Ирчүүд энийг удирдах ажиллаж байгаа хэдий ч бичил жижиг дунд бизнесийг эрхэлж байгаа хүмүүсийн 70% нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа байдаг. За нэг 60-аас 75% нь эмэгтэйчүүд гэдэг янз бүрийн байгууллагын судалгаа ингээ харахаар эмэгтэйчүүд бизнест их олон байна. За дээрэс нь томоохон одоо манай топ 100 аж ахуйн нэгж юм уу энэ томоохон компаниудын ард эмэгтэйчүүд гэргийнэр байдаг. Гэр бүлийн бизнес бол яг одоо ингээ цэцэглэж хөгжиж байна тийм ээ. Тэгэхээр ард нь одоо нэр нь эрэгтэйгийнхаа нэр дээр хэдий ч бас бизнесийн эмэгтэйчүүд гол ажлын үүрээ явж байдаг. Монголчууд хизээнээсээ бас энэ эмэгтэйчүүдийн манлайлал өндөртэй шийдвэр гаргах одоо үйл явцад эмэгтэйчүүд гэр бүл өрөх гэртеж за бизнест ч гэсэн гаргадаг нь олон зүйлээр нотлогддог. Түүхэндээ ч бас одоо эмэгтэйчүүдийн үүрэг орой их өндөр байсан тийм ээ. Тэр утгаараа ирээдүйд бид нар эдийн засгаа төрөлжүүлээд энэ зөвхөн дуул уурхаагаас хамаарахгүй бусад салбаруудаа өндөр хөгжүүлэх гэвэл суурин тавигдсан. Өөрөлдвөл одоо үйлчлэгээ, аялал жуулчлал, мал аж ахуй, үдэ аж ахуй дээр суурилсан хөнгөн үйлдвэрлэл энэ чиглэлийн бизнесүүдийг одоо эмэгтэйчүүд маань хийж байна. Энийгээ бид нар яаж богино хугацаанд хурдан төлөвшүүлж өсгөж боломжийг нээж хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож эмэгтэйчүүдэд дэмжих вэ? Яаж эмэгтэйчүүд илүү санхүүжилт олж авах вэ? Одоо банкны зээл олголт гэхэд ихэнх нь эрэгтэй бизнесмэнүүдэд оногддог. Мэдээж салбарууд нь том, хөрөнгө оруулалт нь том. 25 орчим хувь нь эмэгтэйчүүдэд олгогддог жишээлбэл. Гэтэл илүү эмэгтэйчүүд найдвартай байдаг. Илүү одоо зээлээ хугацаанд нь төлдөг, хариуцлагатай яг одоо зориултаар нь зарцуулдаг. Тэгэхээр энэ дээр бид нар судалгаануудыг наривчилж хийх хэрэгтэй юм билэ. За эмэгтэй бизнесмэнүүдэд тулгамддаг одоо жижиг бизнесүүдэд тулгамддаг маш олон асуудал байд юм байна. Оюуны өмчөөс ахуулаад манайд одоо зарим төрлийн бизнесийн стандарт нь байдгүй. За эрхээ хамгаалж чаддгүй, хүний эрх хүртэл яригддаг тийм ээ. Тэр энэ зүйлүүдийг бид нар ингэж тодорхойлж, гаргаж, за гадны одоо ирж байгаа зочдынхаа туршлагыг бас нэвтрүүлж, хоорондоо бас танилцаж, түншээ олох, загвар жишээ болгох, санал сэтэл авах ийм зорилгоор энэ хүмүүсийг уулзуулж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдэд тулгамж байгаа энэ асуудлуудыг шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа 32 одоо эмэгтэй хурлын гишүүн байна. Засгийн газарт 2 эмэгтэй сайд байна. За энэ хүмүүс ч гэсэн онцгой анхаарлаа хандуулах байх. Тэгэхээр бид нар эмэгтэй бизнесийг дэмжих нь өөрөө манай эдийн засгийг тэлэх магадгүй явандаа биднээсээ одоо хүсээд хөгжүүлэх гээд байгаа хөнгөн үйлдвэр үйлчилгээний чиглэлийн бизнесийг богино хугацаанд одоо төвшин ахиулах ийм боломжууд бол гарч ирнэ гэж үзэж байгаа. За мэдээж манайх одоо гадны энэ 250 орчим эмэгтэй бизнес эрхлэгчид ирнэ гэдэг чинь өөрөө асар их сонирхол байна гэсэн үг. Тэгэхээр бид нар тэндээ суралцах юм их байгаа. Монгол хүмүүсийн бизнес хийж байгаа арга барил бол одоо миний ажиллаж байгаагаар би өөрөө бас энэ салбарт тодорхой хугацаанд ажиллаж ирсэн. Надад энэ бэрхшээл сорилтууд бас тулгарч ирсний хувьд харахад би энийг их дуурайдаг. Одоо шинэ юм сэтгэх, орон зайгаа судлах, шинэ брэндүүд бий болох тал дээр нэлээд суул байдаг. Хоёрдугаарт одоо өөртөө итгэл бид нар одоо ирчүүдтэй өрсөлдөж болно. Эсвэл одоо ийм том бизнесүүдэд орж болно. Олон улсын төвшөнд орох энэ арга ухаан боломжууд тавих бага ашигладаг. За 3 дугаарт нь болохоор бид нар төрөө даалгавар өгч төрөөс одоо өгсөн үйлчлэгээ
хөгсөн хууль дүрмээ шаардах буюу одоо төртэй хамтарч ажиллах тал дээр их тотмог сул байдсан болов уу гэж боддог. Тэгэхээр бид нар төр болвол иргэндээ үйлчлэх ёстой. Бизнес худалдаа эдийн засгийн хөгжлөө дэмжиж одоо бодлого гаргаж өгөх ёстой. Тэгэхээр хувийн хвшилч тэрийгэ шаардаж чаддгүй. Төр нь ч гэсэн хувийн хвшлээ яг нарийн мэдэрч чаддгүй. Одоо ингээ яг энэ бизнес эрхлэгчдэд яг юу хэрэгтэй байна гэдгээ. Тэгэхээр энэ төр хувийн хвшлийн түншлийг бэхжүүлэхэд ч гэсэн асар их ач холбогдолтой гэж бодож байна. Тэгэхээр богино хугацаанд энэ дарга хэмжээг зохион байгуулснараа бид олон улсын түвшинд ч гэсэн Монгол эмэгтэйчүүдийн чадвах өнөөдөр Монголын чадвахыг нотлох юм боломжууд бас нэгдэж байгаа. Монгол эмэгчид маш өндөр боловсралтай, хилтэй устай, юм үзэж нүд тайвсан гадаад дотоод идэх явж байна. Түн шайж байна. Өөрийнхөө одоо боломж болцооныхаа хэрээр зах зээлэд хэлхийг, гадагшаа бараа бүтээгдэхүүнээ гаргахыг, гадаадын зах зээл дээр өөрсдөө очиж ажиллахыг, өөрсдийнхөө оюуны эрх одоо технологи худалдахыг тийм ээ дижитал зах зээлээр ажиллахыг маш их хүсэж байна. Тэгэхээр энэ боломжуудыг бид нар яаж богино хугацаанд нээх вэ? Тэгээ гадны түншүүдэд боломжтой юм шүү. Монгол бол арчилсан орн, хүний эрхийг дээдэлдэг хэвлэлийн эрх чөлөөтэй орн. Дээрэс нь эмэгтэй бизнес эрхлэгчид нь асар одоо боломж потенциалтай юм байна. Нөөц байд юм байна. Энэ оронд зах зээл байна. Одоо хоосоо орон зай маш их байна бизнест гэдгийг л одоо харуулах гэдэг. Тэгэхээр гадны бизнес эрхлэгчдэд бас одоо ийм гоё боломжийг нээсэн илүү одоо ирээдүйд хамтарч ажиллах нөхцөлийг нь бүрдүүлсэн ийм хурал зохион байгуулах ийм зорилготой байгаа. За мэдээлэл өгсөнд танд баярлалаа. Үзэгчдээ бид цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн зочны энэ хэсэгт гадаад харилцааны сайд Бат цэцэгтэй ярилцлаа.